Metaverse Dangers. Are you ready? За сайн байцгаана уу залуусаа. Дахиад та нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэнд I also like your flowers гэдэг жижигхэн маахаг яриад өгөх шийдлээ. Энэ one shot болохоор та нарыг дахиж хүлээлгэхгүй, дахиж дараагийн season гэж байхгүй ингээл дуусна шүү зэ. Маах балууга шууд орцох. Тэр сургуулийнхаа анхных нь өдөртөө байлаа. Хатуураа нүднээсээ нэг охиныг салгаж чадахгүй байв. Үнэхээр үзэгсэнтэй, үнэхээр гоё охин байлаа. Тэгээ дотроо яагаад ганц би байгааг нь бодож олж чадахгүй байлаа. Гэтэл охин түүн рүү юр бусын сонирхолтой мэт харагдав. Тэр охин ингээд нэг сонирхолтой, хачирхалтай хайр дурлал эхэлсэн юм да. Ёслол дээр Харуто маань хажуудаа суугаа охиныг ширтэж дотроо нүүрнийх нь бүх хэсэг ямар үзэгсэлэнтэй юм бэ гэж. Гэхдээ энэ талаас нөгөө тал нь илүү төгсч юм уу гэж бодож байлаа. Тэр охин түүнд инээмсэглэн гараад даллаж Харутогийн нүдэн бүр томч, зүрх нь бараг амаар нь гоожиж асархаар шахна. Ёслол урт үргэлжлэн Харуто анги руугаа явхад охиныг бодож байлаа. Олон хүн найзуудтайгаа ярьж байх үед тэр охиныг бодсоор л гинт хэн нэгний араас нь хуруугаараа зөхөв. Тэр охин байсан юм. Яагаад над руу ингэж их ширтээд байгаа юм бэ? Чи гэж ерөнхийдөө бол зэвэн асуулт асуулаа. Хатуурооч сандраад үгүй би зүгээр харсан юм гэж сандран аргагүй хэлв. Тэ сая болсон үйлүүдээс олж бүдэрч унахаар шахна. Охин инээмсэглээд хамт алхъя л та гэж хэлв. Харуто мэдээж ирээд зөвшөөрнө. Энэ бол маш том боломж юм. Алхаж явахдаа хатуураа охиныг нэг талд нь сорвтой нүдгүй гаргүй гэдгийг нь сая нэг л анзаарав. Ямар хэцүү юм болоо. Энэ охин юу тохиолдож ийм аимшигтай зүйл болсон юм бол гэж санаа зовно. Охин огт санаа зовлоо. Миний нэг тал алдартай гэдгийг чи мэдхүү гэж хэлв. Ингээд охин Харутод маш их ойрхон ирээд үнэрсэн чинь үнэхээр гоё, сайхан, гүзээлцэн юу гэдэг юм. Чиний дуртай тэр зүйл үнэртэж байлаа. Чи үнэрч чинь. За тэгээд хонх дуурч Харуто өөрийгөө жаахан аимшигтай харагдаж байгаа мэт бодож эхэлнэ. Охин зөрөөд бид анги руугаа юм шүү дээ гэдэг. Тийм мацуудаа Харуто гэж тэр хэлв. Ингээд хоёр өөр хүн ангийнхаа ялгаатай байдалд өөрийнхөө сонин байдлыг мартаж хоорондоо учирна. Асуураарай орой уулзъя гэж хэлээд явсан юм да. Сургуульч тарж сүүлийн хонх дуурах тэр мөчөд Харуто босож хичээл маш хүнд санагдаж байлаа. Гэхдээ найз нөхөд олж чадахгүй байгаад бүр хэцүү байсан. Эдгээр жилүүд бол уйтгартай, ганцаардмал байх нь тодорхой санагдаж Харуто яаж цаашдаа ингэж байна гэж бодно. Гиндрей ангийн хажууд алхаж явахдаа тэр охин яг юу гэж хэлсэн бэлээ? Бид уулзсан гэж тохирсон билүү гэдэл орон гардна. Үнэхээр боломжгүй шүү дээ гэж өөртөө шивнэлээрээ. Ангиасаа янз бүрийн цуу яриа гараад байв. Бүгд түүнийг араар нь ярьж өрөвдмөр аимшигтай гэж боддог бололтой. Энэ бүхнийг сонсоод хөдлөшгүй баримт сонссон мэт чимээгүй байлаа. Тэрэнд анх удаа ийм зүйл тохиолдсонгүй. Гэтэл Харуто түүн рүү харж зогсож байгааг анзаарсан тэр баяр хөөртэй өрдөхөж ирээд чи ирнэ гэж хэлэх ёстой байсан шүү дээ гэж чангаар инээмсэглэв. Түүний уур амьсгал яг л оддын зурагт байгаа юм шиг гялалзаж гэлтгнэж байлаа. Гар барин гэртээ харин гэж хэлв. Харамсалтай нь анхны өдөр түүний хувьд маш хэцүү байсан бол Харуто ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Харуто жоохон сандар заа гэж хариулаад үг дуугүй хамтдаа алхав. Тэд хамтдаа сургуулиас гарч явхад Харутогийн араас нь алхаж байлаа. Рэй гэр рүүгээ явах зам нэгэн газар очие л та гэж хэлв. Харуто эргэлзэж байснаа тэгээл та гэж зөвшөөрнө. Дотроо юу болох бол гэж галзуурсан хэвээрээ, зүрх нь догтлсон хэвээрээ байлаа. Яагаад догтлоод байгаач гэдгээ Харуто мэдэхгүй байсан. Тэд ирсэн газар нь цэцэрлэг түрээлэн байв. Тэнд нэг сив сав дээр сууж байлаа. Рэй сайхан
байхыг оролдож Харутагийг жоохон ичингүрж чимээгүй харин бүх зүйлийг ажиглан сууж байлаа. Харута өөртөө энэ бол арай болзоо биш эцтэй энэ хоёул болцчих шиг боллоо тийм үхэд тэр хүүхдийн талбайн тоглоомд чи дуртай юм уу гэж дотроо бодно. Рэй өрөвдөлтөй хоолоогоор би энэ Сисавд өргөлж хүсдэг байсан. Учир нь хичнээн оролцсон ч ганцаараа тоглож чаддаггүй юм гэж хэлв. Харута энэ үгийг сонсоод түүний найз оолоход тэр үнэхээр асуудалтай гэдгийг ойлгоно. Ямар өрөвдөлтөй юм бэ? Рэй эргэлддэг дугуйг зааж үүнийг туршиж үзмээр байна гэж хэлв. Харута охиндээ тэнэгэлцэж байсан ч дараад нь нэгдэн хамтдаа сайхан тоглож эхэлнэ. Гэтэл хідэн сурагчтай Рэй таньж харин Харута түүний найз залуу гэж цуурхалт хараах нь тодорхой жомл зад л явагдав. Нэгэн дооглон Харута ийм охидод дуртай юм бах та гэн. Тэнийг юм биш үү гэж юм нь бол хов жив хаасайгүй тарж эхэлнэ. Маш чангарч инээлдэг. Рэй үүнийг сонсож гомдолтой нарахгүй юу ч хийж чадахгүй зогсноо. Тэр харамсаж гүн өвдөлтөй дотроо мэдэрч байлаа. Харута түүнийг харж байгаад ийм зүйл манай эргэн тойронд их тохиолддог байх та. Рэй хариу намайг уучлаарай гэлээ. Харута бат бүх дуугаар үгүй би чамтай хамт байгаа. Цаашдаа ч хамт байна гэж хэлв. Тэр хүмүүс тэдний ард юу гэж хэлж гомдож байгаа нь огт санаа зовхгүй байлаа. Тэдний хоёрын учирсан тухай ховживч тэр ихээхэн анхаарал тавихгүй тоохгүй байсан. Харута маань энэ үгийг сонсоод түүний өрөвдөлтөй нэмсгэлэн түр зур арилав. Тэр жолооны хүрд барьж түүн рүү үсэрч очоод хэрвээ чи ямар ч ховживч санаа зовхгүй бол надтай хамт гарах уу гэж асуулаа. Улаагаад нэмсгэлээд тэр чи инээд алдаа. Чи өөрөө бодохгүй байна уу? Маргааш бид хоёр хамт байна гэж ховжив гарах юм бэ шүү дээ гэж хэлэхээр хэлэхдээ уулзахдаа тэр түүнтэй нүдэрээ харьцаж хизээч тав тухтай байгаагүй гэдгээ юу мэдэрч байлаа. Мөн түүнтэй хамт байхад сандарч байснаа ч хэлв. Энэ барыг дурлал байхаа. Тэр ярихдаа гараа алдсан тул унах шахаж байв. Харута шууд барьж түүнийг чанга тавьж "Excuse me" гэж асуув. Юу түүн рүү нүдэрээ хизээш харж байгаагүйрээ нүдэрээ харилцав. Харута удаан тэрвч байгаагаа ойлгоод сандраад гараа татаад уучлаарай гэж хэлнэ. Тэгтээ дуртай байсан байж магадгүй шүү. Тэр өөрийнхөө өмнө тохиолдсон зүйлээс болж хүнтэй нүдэрээ гэж харс тулгардгүй тэгж чаддаггүй гэдгийг хэлдэг. Тэр хэлэх гэж байдлаа хэдэн жилийн өмнө явдлыг санах шиг болов. Тэнд хэдэн зандалчин Харутаг айц давтуулж аимшигтай байдалд оруулж байваа. Тэд түүнийг харж байгаа тоолонд зодож гомдоодог байв. Энэ бол маш өрөвдмөр, маш аимшигтай түүх юм. Тэр бодолд автаж ярьж чадахгүй байгааг юу? Чиний өнгөрсөн үе чиний миний харагдахгүй хэсэгтэй адилхан шалтгаантай юм байна да. Хоёулаа адилхан л зовж яваагүй юм байна гэж хэлнэ. Тэр үнийг ойлгоод дахин өөрчлөхгүй ба. Рүү инээмсэглэн Харутагийн хувьд чи миний харагдахгүй хэсгийг хамгаалах аюулгүй байдалд байлгадаг хамгаалагч болох юм биш үү гэдэг. Бидэнд тийм зүйл хэрэгтэй ч үдэ гэж хэл. Тэр сэтгэл дүүрэн хэлэхэд бид хоёрын нийцэл яг тохирч байгаа юм шүү дээ гэж тэр хоёр нэмсэлнэ. Бид хоёр өнгөрснөөр шарах сорвтой энэ л биднийг энд хүргэж энд л биднийг амьд байгаалагч байгаа шүү дээ гэж хэлдэг. Тэр надад найз хэрэгтэй чи надтай найз болооч гэж хүсв. Тэр ч гэсэн түүнд найз байхыг чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Түүний нүг Харутагийг сандрагав. Гэнэт жаргалтай болгосон доош тэрвөө мэдгүй нүүрэн жибидлээ л улаараад эхэлнэ. Тэд илүү бие бинтэйгээ тутан болж цаг хугацаа өнгөрөх тусам нөхөрлөн бэрчиж байлаа. Юу түүнийг бүх муу талыг нь хүлээн авч хог шиг муу зүйлийг тэр хоёр шидэж хаялаа. Өөртөө итгэлгүй байдал нь доогуур сэтгэл санаа нь эвгүй байдаг, хаяа ичдэг, айдаг гэж бүх муу муухай хэсэг. Өөрийнхөө хитрхи их бодох байдлын бүгдийн шүү дээ. Харута түүнтэй хамт байхдаа өөрийгөө ялагч мэд болчихсон мэд санагддаг болсон гэдгээ ч хүлээмжшөөрөв. Нэг өдөр плей машинаас тоглоом авах гэж хичээж байлаа. Олон орлогын дараа Харута нэгийг авч чадсан. Рүүлийн хөрлөө маш их илэрхийлж баярлаж байлаа.
Тэд өдөржин хамгийн сайхан цагийг өнгөрүүлдэг. Харуто эцэст нь одоо гэртээ харих цаг болсон гэж хэлв. Рю тоглоомоо чанга тавьж одоо энэ минийх гэж хэлв. Түүнийг ад жаргалыг Харуто өөрийн эрхпий баяртайгаар инээмсэглэн тэр хүмүүс төвөгтэй гэж бодож байсан ч түүнтэй хамт байх нь үнэхээр ад жаргалтай байсан юм. Тэр гэрлүүгээ алхаж явхад Харуто дэрэгдэн өндөр нэг сурагчийг харлаа. Тэр нь түүний өмнө нэг зандалчин байсан хүн байв. Дээрлэгч хулгайн гэсэн ч болно. Тэр хүн Харутог хөөрдүүлэнгөө автизмо Мацуто гэж дуудаж хуруугаараа заалаа. Харуто айж нүрээ урдуураа гэж бариад яахаж мэдэхгүй сандарч эхэлдэг. Рю уурлан хуруугаараа сагсан тийж хүн чинь Мацуто шүү дээ. Хүмүүс рүү хуруугаа заах нь ёс зүйгүй гэж эцэг эхтэн чамд заагаагүй юм гэж маш ууртайгаар хэлнэ. Хулгайнууд шинээгээд за чи бол Рюгийн найз өхий юм уу гэж асуув. Харуто бие дээрх шахыг улмрыг хараад тэр чимээгүй бол хуруугаа сэгсрэн инээд алдаад угаацч яваал энэ Харутаг хараа үүнийг сонсон Харуто зориг гарган юу хэлж болохгүй гэж би ч заагаад өгөө гэж анх удаа зориг шүлтнэ. Рюгийн өмнө алхаж гарлаа. Гэвч хулгайнууд түн рүү чиний хугацаа өнгөрсөн ч тэр Харуто үнэхээр эдрээс айсан хэвээрэл байлаа. Учир нь хулгайнууд ирэх мэдлэлтэй бас дээр нь маш сайн зодтолдог шүү дээ. Харутог доромжилсоор инээлцээр байлаа. Гэтэл дотроо өөрчлөлт гарч ирсэн Харуто хүмүүс Рюг үргэлж хэрхэн хандаж байсныг сандан. Эцэст нь зориг гарган Харуто айцаад чанга дуугаар түүнтэй харц мөргөлдөнө. Тэр уурлаж хүмүүсийг бэртээж доромжилж байхыг чинь хамгийн муухай зүйл шүү дээ. Чи заавал шангаа хүртэх болно. Чи бол энэ дэлхий дээр хамгийн муу. Өөрийгөө чи юу гэж бодоод байгаа юм бэ гэж маш уртагаар хэлв. Тэр үгийг хэлээд нүүрэн дээрээ ноцтой төрх гаргасан Рю анзарч харин хулгайнууд дуулж Харутог мөрнийхэн захыг хатгаад шам шиг юм нададтай өөрийгөө адилхан гэж дуудаад чи өөрийгөө хэр зөрөгтэй гэж бодчих. Алганы амт байхгүй алиа бацаа минь гэж урлана. Юу инээд алдаа за хулгайнуудын толгойг зөхөж хүмүүс бүгд инээлтнэ. Нэг дартай охинд яаж толгойлгоо зөхүүлээд унаж байгааг нь хүмүүс хараад шоолж Харуто тайвширч инээмсэглэв. Рю тэр үед хүчтэй гэдгийг харуулсан юм. Тэдний аль аль нь тухайн үед үүнийг инээдтэйгээр хүлээж авч байсан ч гэсэн мэдээж хэрэг дахир дутуу нэг гартай охиныг буцаж зөхөж чадахгүй гэдэг нь бол тодорхой билээ. Байхдаа чи одоо яаж айхгүй байж чадсан бэ? Чамайг зоднэгдээс чи айгаа юу гэхтэй Харуто чимээгүй байлаа. Тэргээр хулгайнууд нүүрэнд чинь хүртэл зогсонд чи баярлаад байгаа юм шиг үстэй. Эсвэл баярлдаг байсан уу гэхэд тэр намайг зохих гэж байхад би маш хайсан. Өмнө нь өөрийгөө би илүү зоригтой, илүү мундаг гэж бодсон ч гэсэн чи бэлдэж гараа хатахад би яаж ийгээл айгаа сандраад унчихдаг байсан. Би түүн рүү ширтэж чанга дуугаарч ярьж чаддаггүй байсан. Тэгвэл өнөөдөр би Харуто өөртөө байсан айцыг давж өөрхөн бодлооч хуваалцж чаддаг. Рюг хараад ихэндээ түүнийг сул дор аюулгүй метр харж байсан түүнтэй харьцаж байхад магадгүй энэ Рю өөрөөс нь хав илүү зоригтой, илүү шудраг шулуун гэдгийг ч мэдэж авдаг. Нүд чинь жичирч нулимс гэх чинь тусал уруулаас нь урсаж байхад надтай уучлаарай би үнэхээр ялагч гэж дуу алдваа. Рю түүнийг буруутгахын оронд чиний жинхэнэ сэтгэлийг сонсож байгаад би маш их баяртай байна гэж тэр хоёроо уран яруу үгээр урсгал мэт урсаж гарлаа. Тэр уур хилэнгүй гэгээхэн инээмсгэл түүнд эмчилгээ хийсэн мэт гой таашаал өгнө. Бүхэн сэтгэл хөдлөлөөсөө зогтоод үргэлж хэцүү байдаг билээ. Тиймээс тэдгээрийг нуухгүй хайртай дотны хүмүүстэй хэлж байгаарай гэж зөвлөгөө өгнө. Энэ нүрийг хараад Харуто сэтгэлгүйгээс нь гэрэл гэгээ цацаж байгаа гэж юм шиг санагдлаа. Арчиж байхад Рю өөрийнхөө сэтгэлдээ түүнд нууц байгаа гэдгийг хэлээ. Тэр анх түүнтэй уулзаад Харутог сул дор ямар ч хор хөнөөлгүй гэж бодсон. Мөн Харутог түүний биеийн дутагдлыг үл анзааран түүнтэй энгийнээр харьцаж чадсан гэж бодсон гэдгийг хэлв. Тэр хоёр уулзаж байхдаа бие биеэ харан инээлдэж гарлаа. Харуто чиний гар ба нүүрэнд юу тохиолдсон юм бэ гэж шууд асуухад Рю чамд би юу ч хэлэхгүй гэж инээмсэглэнэ. Дараа нь чамд энэ түүхийг эхлүүлэхийн тулд илүү олон оноо хэрэгтэй байх магадгүй. Чи оноо цуглуулж надаас энэ асуултыг асуух ёстой гэж хэлнэ. Юмд чинь дараалал гэж байдаг шүү дээ. Тэгжиж би чамд
100% итгэсний дараа бүх зүйлээ хэлнэ гэж инээ. Хоёулах нь өнгөрсөн өдөр тохиолдсон зүйлээ баг багаар эдгэж байгаа зовлонтой хүмүүс, талтай хүмүүс билээ. Би хаяа гаццтай эсвэл жоохон муухай болоотой бич болно. Би дутагдaltaй тэгээд чи яг яах гээд байгаа юм бэ? Тэгээд үзэхгүй бол бай гэж би хэлээд байгаа шүү тий. Намайг үзээ яддаг байгаа хүмүүст. Дараа нь буцаж явхад холбоо барих мэдээлэл солилцож юу одоо би нэрээр нь дуудаж болох цаг гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр биений нэрээр нь дуудаж харуутаа итгэлтэйгээр тэр түн рүү хараад очихлоо. Үүнийг хизээж чангалж чадахгүй юм шиг байна. Гэхдээ энэ бол үнэн гэж хэлснээр аним маань дуусна. Энэ анимын гол санаа нь бол хүн болгоно дотрооч бай, гаднаач бай, дутагдал байгаа. Энэ охинд бол биеийнхэн тал хэсэг байхгүй дутагдал байдаг бол хараатагийн сэтгэл зүрхэнд дутагдал байдаг. Тэр бусдаас айдаг. Атмануудын нүдлүүч харж чаддаггүй байсан. Гэхдээ эцэст нь тэр хоёр хоёулаа өөрснийхөө дутагдлыг баг багаар засаж чадж байгаа үлээ. Яг хүн болгонд дутагдал байдаг шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ бие биенийхэн дутагдлыг хараад доош нь ихгүй харин илүү бие биенийхэн дутагдлыг нь харсан ч гэсэн зүгээр байгаагаар нь хүлээж аваарай. За тэгээд хөвчлийн бэрхшээлтэй хүмүүс ч байгаа. Тэглээ гэд бид нар чамаас дутуу гэсэн үг биш шүү. Бид нар адилхан хүмүүс. За баярлалаа.